Эрт дээр үеэс монголчуудын ах үед байсаар ирсэн нэгэн сайхан холбоо арджилийн салхинд замхран алгуулсан. Энэ бол хөршийн холбоо. Айл хүний аминыг хэмээн хөрс зэрэгэлдээ болон ойрхон буусан айлын хүмүүс өөр хоорондоо эв найртай санаа бодол нэгтэй байдаг байсан эртний уламжлал хэдийнэ үгүй болчихсон. Нийгэм хувьсан өөрчлөгдөж, хүмүүсийн амьдралын өнгөж өөрчлөгдөж. Техник технологи цахим ертөнц хөгжихийн хэрээр хүмүүсийн өдөр тутмын амьд харилцаа аажмаар устдаж байна. Дэлхийн хөгжил асар хурдцтай хөгжиж байгаа энэ үед мэдээж бид нийгмийн хөгжилтэйгэн хөл нийлүүлэн алгах нь зүйн хэрэг. Гэвч хүн гэдэг мөн чанар эвдэрх хүртлийн занал хийлж байна. Гэр бүлийн амьд харилцаанаас эхлээд үгүй болж хөршөөн таньдаггүй хүний эрхүү нийгэмд бидний үрс хүмүүжиж байна. Энгийн мэд санагдахч энэ байдал гэмтгэргийн хамгийн том шалтгаан байвал та яах вэ? Одоо нийгэмдэр бол янз бүрийн аимшигтай хэрэгүүд гарч байгаа. Хэрвээ ялангуяа онцгой орон сууцны байранд амьдарч байгаа хүмүүс бол хажуудлын айлуудаа ерөөсөө таньдаггүй. Тийм байдлаас болоод одоо гэмт хэрэг гарах явдал давмгай болж байгаа тийм. Хэрвээ бид нар бие биенээ харилцсан, бие биенээ таньдаг, хөршүүд хоорондоо харилцсан, биентэйгээ уялдаа холбоотой харилцаж ядсан бол тэр тэдгээр хүүхдүүдээс амьд явах боломжтой жаахан бүрдэх байсан гэж бодож байна. Бие биенээ танихгүй болохоор бид нар чи орж гарахгүй болоо биенийхээ ямар харилцаатай мэдэхгүй, энэ айлд ямар хүн байгааг бид нар мэдэхгүй. Ийм учраас энэ хүний гэрийг мэдэхгүй шүү бид нар яагаад бол дотн харьцаагүй нэг хүн гарч орж идэв явж идэв одоо хүмүүс бие биенээ мэдэхгүй болохоор энэ айл орж гардаг чи энэ хүн ирдэг ч юм уу бид нар мэдэхгүй болохоор тэр хүнийг явж мэдэх ямар ч арга байхгүй. Энэ хүнд ирдэг айл хүн юм уу ирэхгүй нэг би мэдэхгүй. Болон годомж талбай ах ууранд үлдэж байгаа гэмтэргийн тоос нэлээд их гарч байгаа холбоотойгоор энэ хөршийн хяналт хөтөлбөрийг нийслэлийн иргэдийн төлөвчтэй хурлаар батлан гаргаад ингээд өрдөж эхлээд ажиллаж байна. Энэ хөтөлбөрт заагдсан нэг ажлын гол ажил бол энэ хөршийн өдрийг одоо жил бүрийн 8 сарын 22-ны өдөр тэмдэглэхээр болж энэ өдрийг иргэдүүд маань хөрчтойгоо танилцаж баярлдаг ийм өдөр болгож ингэж одоо тэмдэглэхээр болж байгаа. Ер нь бол гадаадын орнуудад энэ ийм хөршийн баярын өдөртэй байдаг. Эндээс бас бид санаа авч энэ арга хэмжээг зохион байгуулахаар ингээд зохион байгуулж байгаа. Энэ хөршийн өдөр гэдэг юмыг цөмөр дэмжицгээе гэж та бүхэнд бас уриалмаар байна. Бид дүүргээрээ хөршийн өдөрт нэгдэж байна. За бүгдээрээ 8 дугаар сарын 22-нд хөршийн өдрөөр хамтдаа зугуулцгаая. Хөршийн өдөр бид ацаараа нийтлээ. Хөрштөгөө ортож, хөршөө манах гэж үзэж, өөрийг нь тэднийх гэж ухаарсан тийм ойлголтуудаар байжуулах хэрэгтэй гэж би ухаардаг хүн шүү. Удамжинд эхнэрэн эсвэл хэн нэгний хүүхдийг алгадвал энэ нь шууд гэмт хэрэг болно. Тэгвэл гэртээ эхнэрэн зодох мөн адил хүүхдийн балбахад ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрөх нь байдаг. Эхэх хөршүүдийн хувьд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг үйлдэгдээд байна. Түүнийг мэдээлэх ёстой гэж боддоггүй. Тэдний хувьд эрэмийн хооронд ээлжиг бүү жароол гэх итгэл үнэмшлэл байдаг. Үр дүнд нь эцэг эхтэн тамлуулсан хохирогчдын бие сэтгэлийн хохирлол нэмэгддэг. Гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байдаг учраас тэр болгон цагдаагийн байгууллага илрүүлэх боломж хомс. Тиймээс л хөрш айл тухайн гэр бүлд амьдарч байгаа өөр бусад иргэдийн мэдээлэл маш чухал юм. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 сарын 3-ны өдрийн хуралдаанаар хөршийн хяналтын хөтөлбөр, хөршийн хяналтын журмыг батлан гаргасан байдаг. За энэ журам хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдлолтойгоор бас нийслэлийн засаг даргын 2015 оны 8 сарын 12-ны өдрийн А дороб 662 тоо захирамж гарч, за нийслэлийн 9 дөрөв 152 ононд хөршийн өдрийг зохион байгуулах тухай энэ захирамж гарсан. Ер нь бол сүүлийн үед иргэд маань тийм дотгошоо хандсан сэтгэлгээтэй болсон.
ерөөсөө хилэн далангүй юм гадагсан гарч чаддгүй надад л хамаагүй бол хамаагүй гэсэн янзтай хандах юм хандлагыг өөрчлөх гол одоо үндсэн шалтгаан тавигдчихж байгаа. Өөрийнх нь эд зүйл хулгай далдагдаг өөрөө гэмт хэрэг зөрчил өртөөг бол хамаагүй гэсэн байр суурьтай байгаа. Энийг сэтгэлгээг л өөрчлөх зорилготой хөтөлбөр хэрэгжиж байна. Бол уул нь хөрш айлууд бие биенийхээ төлөө эзгүүд нь одоо бие биенээ гэр орон харах тэгээд одоо бие биентэйгээ гэр орноороо танилцах, найзлах, нөхөрлөх ийм уламжлалтай байсан. Тэгсэн манай сүүлийн үед бол одоо ер нь бие биенээ таньдаг уу, ямар айл амьдарч байгаагаа ч мэддэг үү юм байсан. Одоо ингээд эргээд ийм байдал сэргэж байгаа нэг цаашаалтай байна. Нийслэлийн иргэдийн оршин суугаан нутаг дэвсгэрийн аюулгүй амьдрах, орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллага дүүргүүдийн хороо хэсгүүдтэй нэгдмэл санаатай хамтран ажиллаж эхэлсэн. За хөршөөдөр бол ерөөсөө анхны жилийн өгдөж байгаа энэ жилээс эхлээд энэ нь бол цаашдаа 2020 мөртөл хэрэгжихээ. Урд нь бол бүр дэх үед бол хөршөө олгож явуулдаг байсан. Энэ бол амьд харилцааг бий болгох нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том үүрэг болоод байна. Хөрс зэрэгэлдээ айлын иргэд бие биетэйг танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээллийн солилцоход анхаарлан хандуулж байгаа юм. Энэ нь гэмт хэрэг зөрчлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх том алхам болох юм аа. За эндээс хөршөөдрөөс цагдаа болон самын анхаарч байгаа гол зүйл нь бол хөршөө болоо бий болсноороо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх юм. Мөн иргэд аюулгүй тайван орчинд амьдрах нөхцөл болцоо бий болох юм аа. Хөршөө холбоо гэдэг чинь бид нар бие нэгэ одоо өөрсдийнхөө одоо харьцаатай дотоод харьцаатай байжгаад бие биенээ мэдээж өөрсдийнхөө ая төргийн хүртэл хааж хамгаалах юутай ашигтай юм уу гэж боддог. Яг хөршийн хяналтын холбоо үүснээр одоо ялангуяа тий ахуй хулгай, тэргээр орны хулгай, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тэр юунд тусдаа л да. Нөө сууршилт олон хүн огсонтой холбоотой хулгай зэлгийх гардаг. Тэгээ одоо эзгүй узгаа ер нь ганц 2 цагаас гарсан хулгай орчоод байдаг. Тийм учраас энэ үл их шаашаалтай их сайн үйл хэрэг болж байна. Энэ үнд одоо ясаар бие биетэйгээ танилцах, ямар айл ирж буусан эдрээ мэддэггүй улсууд одоо танилцаж бас их сайхан цаг боллоо гэж үний хувьд их сэтгэл өндөр байна. Хөршөөтэйгээ хамт амьдраа. Нийслэл хотод орон нутгаас шилжин иргэсдийн тоо хөвөрсөөр хэд төвлөрөл бий болж хөрс зэрэгэлдээ айл өрх иргэд бие биенээ таньж мэдэхгүйгээс найрсаг дулаан харилцаа холбоо алдагдах нэгэн шалтгаан болсон. Ингэснээр гудамж талбай, гэр орон сууц, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлийн тоо нэмэгдэж, Монгол улсын үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй амар тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага гарч ирсэн юм. Энэ бол хөршийн холбоо. Ер нь бол одоо энэ хөршийн өдрийн одоо гол арга хэмжээнийх нь гол зорилго нь юу яах вэ гэхээр тэр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан тэр журам хөтөлбөрийг одоо иргэдэд сурталчлах, таниулах, тэрнтэй холбогдлоо одоо боршуур, тарах материалыг одоо иргэдэд одоо тараах. За мөн одоо оршин суугчид иргэд маань өөр хоорондоо одоо танилцах, ажил амьдралынхаа дуршлагыг солилцох. За нөгөө тэгвэр одоо энэ өдрийн энэ хөршийн өдрийн одоо өдрөөр бий болох нэг гол юм нь иргэд хоорондоо одоо нэгдэж сайн дураараа бүлэг болон зохион байгуулагдаж одоо хөрш зэрэгтэй айл хотлороо одоо бас нэгээ дэмжих гэмт хэрэг дамаа ялангуяа одоо ахуйн одоо хулгай их хэмжээгээр гардаг энэ одоо гэмт хэрэгээс одоо урьдчилан сэргийлэх одоо ийм гол зорилготой ийм арга хэмжээ болж зохион байгуулагдаж байна. Тэрээс хоорондоо тийм харьцаа бараг байдгүй. Яг манай хаалга манай үүдэн дээр биш үү цаана юу болж байгаа нь бол бараг хүнд хамаагүй юм шиг ийм сэтгэлгээ энэ суурин иргэн шил бий болчиход байгаа нь Монгол хүний хувьд зохимжгүй юм шиг сөөгтөөгөө хамтраад сайхан ажлуудыг л хийж байгаа л. Энэ нь бол нэгдүгээрт өөрснөө сайхан амьдрах, хоёрдугаарт бол болцсошгүй янз бүрийн юмыг зөвхөн сөөх хариуцдаг биш ерөөсөө амьдрч байгаа айл болгоны ард иргэд хэн нэгний одоо өмч хөрөнгө янз бүрийн энд явж байгаа хүн бол яг өөр юм шиг л асуудлыг одоо болгоомжтой сэргийлж ханддаг. Эсвэл санд сэтэж шин сайхан санаачлагыг гаргадаг байвал одоо сайхан амьдрах байх гэж бодож байна. Хөршийн холбоог хамтдаа дэмжицгээ, хэрэгжүүлцгээ энэ хөтөлбөрт хамрагдаж байгаадаа маш их баяртай байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа нэгтгэцгээе.
Сүүлийн үед бид асар аимшигтай мэдээлэл донд амьдарч байна. Цагаан сарын дараахан болсон тэр аимшигтай 4 настай хүүхдийг тэр эцэг мэцгэн хөнөөсөн тийм хэрэг гарсан шүү дээ. Тэр чи ягаад тэр айлын хүүхдэд жоохон хүүхэд уйлаа тийм хүүхдийн ирэх зүчирдээд тахад тэр нийтийн байранд байсан гэж байгаа. Тэр улсууд ягаад одоо тийм дарах хэмжээ авдаггүй. Тэр чинь ерөөсөө тэр бие биенээ таньдгүй одоо энэ хүний хэрэг надад хамаагүй гэдэг энэ юунаас л үүдэлтэй шүү дээ. Бяцхан үрс хүчирхийлэл өртөж эцэг их гэр бүлийнхнийхэн гарт амь өргөцсөн тохиолдлын жишээг цөөнгүй дурдж болохоор байна. Хэдий хууль хүчний байгууллага ил байдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэгтэйч айл өрх бүрт хурж үйлчлэх хүчин мөхс байна. Гэтэл хажуу айл хамар хашаанд нь өдөр тутам хүчирхийлэл үйлдэгдэж байхад нүдэн балаа чихэн дүлийн өнгөрөх хүмүүс олширчээ. Айл хөршөөн танихгүй холбоо харилцаа муутайгаас орон байранд хулгай ороход тэр бүр мэдэх нь ховор байна. Жилээс жилд өсөж буй дээрх гэмт хэргийн тохиолдлыг бууруулахад иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь чухал хэмээн үзэж хөршийн хяналт хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм. Хөршүүд тухайн оршин сууж байж байгаа газрууд цагдаагийн байгууллагатайгаа хэрхэн хамтарч ажиллах вэ? Мэдээлэл хэрхэн дамжуулах вэ? Мэдээлэл өгсөн хүмүүсийг хэрхэн урамшуулах вэ? Тэгээд цаашдаа судалгаа шинжилгээний ажлаа хэрхэн явуулах вэ гэдэг тогтсон систем байдаг. Энийг Улаанбаатар хот ер нь нэвтрүүлж гин гэсэн. Тийм учраас хөршийн хяналтын хөтөлбөр хэрэгжээд угаасаа хөршүүд нэвиндээ танилцах нийгэм шиг процесс явагдана. Цаана бас манай цагдаагийн байгууллага иргэд итгэлийн харилцаа иргэдээс одоо гэмт хэрэг зөрчил болохгүй зүйл одоо гомдол шүүмжлээ гаргах тодорхой байгууллага мэдээлэл өгөх чадвар нэмэгдэнэ. Энэ мэдээллийн дагуу манай цагдаагийн байгууллага тодорхой шуурхан арга хэмжээ авч буруутай этгээдүүд хариуцлага ногдуулах тодорхой бүртгэлийн үйл ажиллагаа явагдана гэсэн. Хөршөө одоо бий болсноороо нэгээ таньдаг мэддэг нэг хөршөөлийн нэг нь эзэг байхад хажуу авийнхаа айл нэгээ таньдаг учраас нөгөөдөлтөө ямар нэгэн хулгай гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх юм тийм хөршөөлөө бий болсон. Тийм үү. Хөршөөлөө бий болоогүй байхад гэмт хэргийн гарал гэдэг бол бид нар хацуулж үзег байгаа. Хөршөөлөө бий болсноор зэрэг одоо үлдчихэж байгаа гэр оролтын энд байр уусаа гэмт хэрэгүүд муурхан багтад өндөртэй гэж үзснээс хөршөөлөө гэдэг бий болж байгаа. Айл хүний амин нэг, саагалт айлын санаа нэг хэмээн бидний өвөг зүгээрч нэг хэлээгүй. Монгол хүний сэтгэл нь уяхан, бодол нь уужим, зориг нь хатуу байсан учраас үнэтэй үг бүхнийг өнөөдөр бидэнд үлдээсэн. Харин ухаант Монгол уужуу Монголын үрс сад бид тэднийхэн ухаант үгний учхийг бодох цаг нэгэнтэн иржээ.